Wifi-гаас марчжээ. Stand up. Тоглох болно. Тэгээд хэмжүү тэдэнд жумгийн зургийг харуулж тэргүүлийн толгой тавьж хүн гэж таамаглаж байгаа. Тэдэн гоноо тэр зургийг хараад шууд таньлаа. Учир нь ээжийнхэн кафег сүлдэхээр ирсэн хүмүүсийг толгойж байсан хүн нь зурган дээрх жумгийн байлаа. Тэдний энэ яриа хэмжүүгийн сонирхлыг хэлэхэд татдаг. Хэмжүү тэднийг машиндаа суулгаж энэ асуудлыг гүнзгийрүүлж судлахаар явлаа. Тэгээд тэр хууль бус мөнгө хүлэгчдийг дагаж шөндөө хэр олон орон гэргүй хүмүүсийг үйл ажиллагаанд татан оролцуулж байгааг тандах таалах өгчээ. Энэ үеэр 3 хүн нүүр хойрох салаанд нүрээ худаж ядуу хүмүүсийн дүр доорж зүсээ хойргож байлаа. Тэгээд тэд машинд суугаад метроны буудлын руу хөдлөнө. Гоноо үүж хоёрч тэднийг дагаж явсан. Ингээд бүлгэрлэлийн гишүүд тэнд байсан орон гэргүй хүмүүстээр очиод өөрсдөө төрийн албан хаагчдтай хамтран ажиллаж байгаа гэдэгтэй адилхан хүмүүс гэж хэлээд түр засгаас ядуу хүмүүст саргуур үнгүй хоол хүнс тэтгэмж олгох зорилготой шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас тэр хөтөлбөрт бүртгүүлж өгье гэж ятгах. Цаадхан хөөрхий тэдний ярианд нөрмшөөд бичиг баримтаа өгдөг. Энэ бүх үйл явцыг гоноо үүжин хоёр алсаас ажиглаж бүх процессыг хянжууд таньжуулж хэлжүүлээ. Энэ үеэр бүлгэрлэлийн гишүүд дараагийн хүн дээр очиж хууран бичиг баримтыг нь авах гэж цаадхан тэднийг таниад хувцснаас нь зуурч бичиг баримтыг нь буцааж өгөхийг шаарддаг. Тэдгээр тэдний албаны нэгсээ бичиг баримтыг нь авчихсан гэж. Ингээд тэр нөгөө хүнийг нэвшилтэн зодож гоноо тэр хүн тусдаа үүж баримтаад хянжууд тэднийг ямар ч асуудал хүндлэнгөөс оролцож болохгүй гэж хэлсэн. Гэвч нөгөө хөгшин хүн ханаад аннасаа алдар эрсдэлтэй болсныг харсан гоноо ингээд гоноо үүж хоёр тэр нөхдүүдийг хөөж явуул. Түргэн тусламж дуудаж орон гэрмийн хөгшний амийг амардаг. Гоноо хэмжүүг залгаж болсон юм. Учир нь тэдний үйлдэлээс сэжиг авсан гэмт бүлэглэлийг цаашид хэдэн болгоомжтой болохыг хэмжүү мэдж байлаа. Хэмжүүг нэлээд уурсан үдсийн үүж гэмтэй хайртай уулзахыг бүх хэмжүүгийн номын дэлгүүрт хурж ирэхэд тушаа. Ингээд хоёр найзыг ирэхэд хэмжүү тэднийг шууд толгой дөрөвгүй загнаж ирлээ. Үүжинч бие барьж биеийг хэмжүүтэй маргалдаж ирлээ. Гоноо тэдний яриаг тасалж хэлэх хэсэг үгээ цэгцтэй тодорхой хэлдэг. Тэр хэмжүүг нүүрэн дээрээс ажилдаа эргэж ирэхийг санав. Манай хоёр ч мессежийг аваад хиндүүсэн залуугийн малгайг таньсан багай. Тэр малгай өөртөө зээл өгж байсан нэг хөгшин хүн чинь тэр тайлбар.
Ингээд номын дэлгүүрээ яаралтай тааж байдаг. Энэ үеэр орчин гоног таньсан нөхөр чүмэнийг дагуулж. Тэр уурлан номын дэлгүүрийн хаалтыг өшгөлж, тэдний хаалт бусад дэлгүүрийн хаалтаас тэдний явсан дээр чимжүү болон хоёр найз. Тэдний байршлыг гэмт хэрэгснүүд хайрцаг байж боловлаар ярилцаж байна. Гоног хинжүүгийн мандраг өсч явснаас болсон. Тэр үеэр хинжүүг энэ бохирожил хүнлэнгээс оролцлоо хатууцсан. Үүнээс болоод хинжүү өөрийгөө өмөрч чар захирал тэр хүмүүс хүсдэг байгаа. Одоо том болч хүмүүсээ байсан учраас хүмүүст бодчих хүсэж байгаа гэх. Тэдний хийж байгаа зүйлийг нотолохын тулд гоног хүртэл чар захирал нүүрний сорвол. Ингэж хэлээ залуусыг What the fuck? Kasi picturekan sa station mo. Kaling kita. Station Ben. Ben. хамгаалалтын компаниас One expected guys